Хай, амралтын өдөр өглөөний цагаа бэлдээ. Өнөөдөр би өглөөний цайн дээр хамтдаа гоё цай бэлдэх хэрэгтэй. Яагаад гэвэл бүгд өдөр орой шоудаад шөнийн 2-3 өнгөрөөж орж ирсэн. Их хөвчлэн тийм үедээ би ингээд жоохон гэмшил төрөөд тэгээ маргааш нь ер нь гоё хоол хийх, гэр орноо цэвэрлэх, гэрээ ажил амар сайн хийгээд ингээд тоос шороогоо бол сайн хамаа цэвэрлждгийг. Яагаад гэдэм мэдгүй ихтэй ер нь тэгдгийн. Өчигдөр би нэг найз охинтой уулзаад оройн хоол хамт идэнгээ ярьсан байсан. Тэгээд орой бит хоёр уулзаад энэтхэг хоол хийсэн байхгүй юу? Энэтхэг хоол чинь карри тэр амтлагч сармсын тэр амар ихтэй штэ тий. Тэгээд бит хоёр бүр амар ингээд гизээ цүндийтэл амар хитцэн за. Тэгээд хажуугаар нээж хаад жоохон вайн нууцсан байсан. Тэгээд бүр элдв юм чалцсаар байгаад тэгээд цогцоо цаг өрөө идсээр байгаад тэгээд бүр аль нэлийн хитцэн ингээд гизээс цүндийцэн за. Тэгэд угаас өчигдөр 5 дахь өдөр тэгээ орой исэн болохоор за хоёлаа одоо шоудыг идгсэн. Тэгэд бит хоёр таксинд ороод суусан чинь ингээд одоо юм бүхчим юм битүү орчинд бит хоёр ээлжлээд ингээд амар муухай өмгийг өрх ихрээдсэн байхгүй юу? Ёо амар заван цаа. Эхлээд би ингээд хихэрчээд ингээд оо ямар хөвүүнэр хихэрч вэ гэж бодоод тэг ял сон голгоод ингээд агаарын сэлгэлт хийчихэж байжсэн чинь тэг би хихрээгүйсэн чинь дахиад тийм амар муухай өнөртөхээр нь гайхаад найзаас асуусан чинь манай найз бас сая хихэрсэн гэж байгаа байхгүй. Тэг би хоёр угаас хоол ерөөсөө шингэхгүй байгаа юм байна амар муухай байгаа юм байна гэж мэдсэн. Гэтэ одоо тийм мэдээд яах вэ? Тэгээ шоудах чаа хүмүүс чинь амар туртай нар гүрвшлүүлээд шоудж байгаа байхгүй юу? Тэгээд бааранд ороод угаасаа амар их хүнтэйсэн болохоор тэгэн дээр суужаад за хоёлаа эхлээд зүгээр усуугаад аяа тэгээд хотод гэж жоохон амраад ингээд шингээд хэлэхээр вайн зайн дахиж уухал ууй гэж ярьсан. Тэгэд бид хоёр баг амар муухай өнөртэй за баг хоорондоо ч ярмааргүй санагдаад за. Тэгжээд баг цаг болж байгаа. Тэгэд усуусаар аваад 2-3 лаз усуугаад тусцсан за. Тэгэд арайч өгөн ч нэг муухай өмхийгөр хийх хэрэг бэлдсэн. Тэгээд нэг за тэгвэл одоо байла хоолой шингээ жоохон бүжиглээ гээд ингээд бүжгийн талбай дээр бүжиглжээс аахгүй юу? Тэгсэн чинь нэг амар өндөр царайлаг нэг залуу хурж ирчээд бит хоёртой бүжиглээдсэн аахгүй юу? Гэтэ бит хоёртой ч гэжтэй ер нь найзлуу маань жоохон налаад исэн. Тэнгүүт нь би за та хоёр танилцгээ тэгээд текэн дээр очиод сууж исэн аахгүй юу? Тэгсэн чинь жоохон байж чинь найз маань амар ууртай том алхаа хүрээд ирсэн. За тэгээ би хүү яач вчи гэдгсэн чинь нөгөө залуу нэгэд юм асуусан юм байл та. Тэгээд ингээ өөдөөс нь ингээд амарлаг чихэн дээр нь очиод хариулах гэсэн чинь хихэрцэн гэсэн за. Йоо нөгөө залуу чи амар бараагаал өөрөө чи амар бараагаал тэгэл би бүр тэр залууг өмхийгөр утчаад хүрээд ирлээгээ хүрээд ирсэн ёо. Тэгээ хоёр тикэн дээр жоохон готор суужаад тэгсэн чинь манай за хамаа ёо энтер гэж мэгээд за гарч дахиж бүжиглээ энтер гэдсэн аахгүй тэгээ би хоёр дахиад гараад жоохон бүжиглжсэн. Тэгсэн чинь нэг юм би хоёроос амар намхан залуу за одоо би ч метр 72 манай найз надаас бүр өндөр тэгчээ дайлал нь манай найз гэхдээ гайгуулдаг гэхдээ ер нь жоохон бондгордуу юм харах царайны том хоёр хүүхэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь баг бит хоёрын биеийн тал хэмээр нэг залуу ирчээ за. Йоо тэг ингээ хамтдаа бүжиглэх гэж ер нь найзлуу маань дахиад налаад исэн. Тэгэд би болохоор за та хоёр минь одоо бүттэй энтергээд тэр хоёрыг ингээд орхих гэж манай найз намайг татчаа. Би тэнхтэйтэй хоёулаа хамт бүжиглэн энтергээ явуулгайсан ахгүй юу. Тэгэд би өргөжлүүлээд найз охинтойгоо бүжиглэх гэсэн чинь нөгөө нэг намхан дүү залуу одоо ингээд намайг жигээд байгаа ахгүй юу. Манай найз л налаад байгаа шүү дээ тэр чинь. Тэнгүүтээ би хоёрын голд орж ирчихэл ингээд яаж яагаад яасан ч амар өөртөө итгэлтэй юм. Ямар ч бүжиглэх дуртай юм тэгээд ингээд амар таазмаа хөдөлгөөлцээ. Бүхсөө хөдөлгөөд ингээд намайг түлхээд ингээд намайг явуулах гээд тэнгүүтээ ингээл гар хөлөө өргөөл ингээл хамраа хатгах гал юм. За тэгэл ер нь найз хоёрын төвчээрээ утас тасраал. За боли гарцгаая. Өнөөдөр чихэн фейлдчлээ гэж мэгээд. За өнөөдөр өдрийн хоолндоо хуушир бэршгээ хий. Би ер нь шоудлт юм маргааш нь гэр бүлтэй илүү хүчин чармаалт гаргах дуртай байдаг. Өнөөдөр бэршгээ ихтэй нөгөө би мантууны гурил зурж чаддгүй байхгүй. Энийг бол ингээд нэгсэн хатуу зураа хийчин за. Гэхдээ ер нь их ингээ хөөлгөж чаддгүй юм. Тийм болохоор өнөөдөр нөгөө мантууны гурил авсан байхгүй юу?
Юугаа яриад ангиж нөө дорооч нэмэх шаардлагагүй. Угаасаа тийм антуны гурилээд штэ тэрийг аваад бэршгээ хийсэн. Тэгсэн чинь бас гайгүй. Нөхөр маань бол яг л бэршгээ байна гэсэн. Надад бол бүр илүү хөөцөн байвал илүү гоё явах гэж утсан. Гэхдээ дэжгүй. Ер нь гоё болсон. Маргааш бүтэнсээ өдөр ч гэсэн Хятадд ажлын өдөр болж байгаа. Яагаад гэвэл 10 сарын 1-ний Хятадын үндэсний баяр болон 10 сарын 6-ны намрын дунд сарын баяр хоёр давхцаад 10 сарын 1-ээс 8-ны хооронд 8 хоног амрахгүй юу. Гэхдээ бас тэгээ зүгээр амраачгүй 2 өдрийг нөхөн гэсэн. Тэгэхээр маргааш ажлын өдөр болчихж байгаа байхгүй юу? Тэгээд хүүгийн маань нэг чөлөөний хуудас дуусч байгаа юм. Тийм болохоор маргаашнаас хичээлдээ явж болно гэсэн үг. Ер нь гэхдээ өөрийнхөө байдал бол гайгүй. Ер нь гайгүй. Гэтэ хүүхд болохоор бас дураараа хөдлөл байна. Гэтэ айхтар зөөр бол гайгуулах шүү шүү дээ. Ер нь ангийнхан багшд нь хэлсэн, биеийн тамирын багшд нь бас хэлсэн. Гэтэ биеийн тамирын багш нь болохоор за ахар сүүлний гэмтэл бол дахиад эмчэд үзүүлээд бичиг автлаа. Биеийн тамирт орж болтгүй юм. Тийм болохоор биеийн тамирын цаг дээр ангид нь үлдээчихье. Ангид нь бас нэг охин гэмтэлтэй байгаа. Тэгээд тэр хоёр ангидаа үлдэг гэдгсэн. Тийм болохоор тэгээд баярын амралт хэлтэлтний 3 хоног байгаа юм. Тэр үедээ тэгээд биеийн тамиртаа орохгүй хүрхэн ангидаа уйдал нөгөө охинтойгоо хамтдаа байж байгаа. Та нар бэршгэнд ер нь дуртай юу? Би 10 жил тахтай амар дуртай байсан. Манай сургуулийн ганцны бэршгэ айгүй гоё амттай. Тэгэд найзтайгаа завсарлагаанаар авчаа за. Тэгэд 0-д орч иддэг гэсэн шүү дээ амар таа. Яагаад гэвэл ангийн хүүгүүд амар үлэн царайлжаад хүний бэршгэ булаагаа итчихдэг гэсэн байхгүй юу. Тэгэд тэднээс нугдах гад 0-д идэт. Бэршгэний доторх шансанд за шанс ч гэжтэй. Будаатай хуурханд нэгж мэгээд нөгөө магигийн дамтлагч хийдэг гэсэн шүү дээ тий. Тэгээ олдохгүй болохоор дахианы бүлээн хийсэн чинь ер нь дэжгүй за бай бай.